Ер нь улсын хурлын хян шалгалтын тухай хууль батлагдсанаас хойш хяналтын механизм илүү боловсронгуй болж ажиллаж эхэлсэн байна. Тэгэхээр нэгэнтээ татвар төлөгчдийн мөнгө эсвэл татвар төлөгчдийн өмчийн захиран зарцуулалтыг олон нийтэд тайлагнах процесс болгоно зөв чиг хандлага. Зөв гэсэн үг. Гэхдээ нөгөө талаасаа энэ бол өөрөө маш том хариуцлага гэсэн үг. За өнөөдөр би шинжээчдийн дүгнэлтийг бол анхааралтай уншлаа. Яг го бас өөрөө оюутлогын сонсгол 20-30 гаруй байгууллагаас 90,000 хуудас нотлох баримтын дүгнэлтийн ард гарсан хүний хувьд бас харьцуулт гэж харж байгаа. Яг гэвэл энэ өөрөө маш том үр дагавартай байдаг. Татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зархин зарцуулагдсан. Буцаад энэ олон нийтийн мэд хэрхэнд одоо нэг талаасаа нөлөөлдөг, тус болдог. Гэхдээ нөгөө талаасаа бас ус төржилт явдаг учраас энэ дээр ер нь бол маш нухацтай хандах хэрэгтэй байгаа. За байнгын орооны тогтоол гараад нэгсэндээ ийм ерөнхий сонсгол хийгээд 5 сарын 19-нд гэдэг чинь арай нэг сар болоогүй юм. Тэгэхээр 22-3 хоногийн дотор нэгсэндээ 8 тэрбум долларын үнэлгээтэй төслүүдээр шинжээч дүгнэлт хийгээд ороод ирж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг 3-7 хоногийн дотор 8 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хэмжээний маш том олон тэзүүдээр эдийн засаг санхүүгийн үнэлгээ хийгээд ороод ирж байхад надад цаг хугацааны хувьд бол ерөөсө хангалттай харагдж өгөхгүй л байна л та. За шинжээчдийн ялангуяа санхүү эдийн засгийн дүгнэлтийг харлаа. За жоохон голж магадгүй уучлаарай. Гэхдээ надад ерөөсө хангалттай санагдсангүй. 8 тэрбум долларын үнэлгээтэй ийм том нийслэлийн 1.5 сая иргэний амьдралд шууд нөлөөлөх том төслүүд ярьж байгаа шинжээчийн дүгнэлт ерөөсө 4 bullet point л байна л та. За тэгээд энэ 4 bullet point-ийг бүгдээрээ харъя л та. Санхүү эдийн засгийн дүгнэлт. За нэгдүгээрт санхүүжилтийн их үүсвэр бодиттой шийдвэрлээгүй нөхцөл байдал хэрэгжих хугацаа хойшлого ийм сөрөг нөлөөтэй гэдэг. Энэ дүгнэлт биш. За үүнийг одоо нэгсэнтэй дүгнэлт гэж байгаа бол яг бодит судалгаа, бодит нөгөө тоож ишгтэйгээ хүсдэг. За хоёрдугаар дүгнэлт. 2026 оны 16 төслийн төсөв төртгийн 22.3% зарцуулагдахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар 0.8%-ийг зарцуулжээ гэдэг. Энэ өөрөө бас дүгнэлт биш шүү дээ. Энэ бол нэг факт явж байгаа байхгүй юу? За 3-дугаарт энэ бол дүгнэлт мөн. За энэ юу гэхээр ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл нэгсэндээ энэ метро, LRT, BRT, дүүжин тээвэр, хурдны зам. Тэгэхээр энийг цогцоор нь авч үзээд нийлмэл гарах эдийн засаг нийгмийн нөлөөллийг нь авч үзсэн үү гэсэн асуулт байна. Энэ бол дүгнэлт мөн. За 4-дугаарт эдийн засгийн шинжилгээнд одоо зөвхөн эерэг нөлөө анхаарсан байгаль орчин гэх мэт сөрөг нөлөөлийн зардал тооцоолаагүй байна гэдэг. Тэгэхээр энэ яг тэзүүгээ яриад байна уу? Эсвэл externality буюу нөлөөлөж гарах нийгмийн байгаль орчны тусдаа нөлөөллийг яриад байна уу те. Тэгэхээр яг тэгэхээр энэ хэдэн тэрбум долларын төслүүдээр угаасаа энэ тэзүүгээс эхлүүлээд одоо батлагдаагүй эсвэл хийгдэг бол энэ төсөл угаасаа мөнгө нь босдгоо байхгүй юу? Мөнгө нь босдгоо те. Сая доллар босгох чинь тэр төсөлдөө тэр нь хөрөнгө оруулагч, бонд гаргагчдад итгэл үзүүлэх хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн байж угаасаа мөнгө нь босдог. Тэгэхээр мөнгө босч ийн гэдэг бол эсвэл бонд итгэл төрүүлж оруулж ийн гэдэг бол тэр аль руу асуудлууд нь ялангуяа энэ эдийн засаг санхүүгийн талаас хийгдсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг гоо би эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр нэгэнтээ 1.5 сая иргэний өнөөдрөөс эхлүүлээд дараагийн 3, 4, 5, 10 жилийн амьдралд шууд нөлөөлөх 8 тэрбум долларын төслийн үр нөлөө үүн дээр гарсан асуудлуудыг ярьж байгаа учраас энэ дээр маш нухацтай судалгаатай хандах хэрэгтэй. Тэгэхээр яг 10 шинжээч томилогдсон юм байна. Тэгэхээр 10 шинжээч 3-7 хоног ажиллана гэдэг чинь нөгөө шинжээчтэй багийн гол нь бас хангалттай цаг хугацаа надад өгөөгүй санагдаад байна л та. Оюутлогын сонсгол дээр бид нар чинь 5 сарын хугацаанд өдөр шөнөгүй сууж иж яг энэ бүхний ард гарч байгаа юм л та. Тэгэхээр яг нэг шинжээчдийн буруу гэхээсээ илүүтэйгээр шинжээчдэд хангалттай цаг өгсөн үү те. Зөвхөн одоо метрогийн нэг тэзүүдээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргахад тэр чинь хэдэн сар шаардж штэ.
Тийм учраас энд бид нар маш нухацтай хандах ёстой. За тийм учраас өнөөдөр би бараг 4 цаг та бүхний шинжээчийн дүгнэлтийг одоо өгсөн презентацийг 4-5 удаа уншлаа л да. За тэгэхээр бид нар товчхондоо хэлэхэд бол 8 тэрбум долларын төслийн зарцуулалт нь 0.8% байхад нь бид нар сонсол хийж дүгнэлт гаргаж байгаа юм. 0.8%. Ер нь хяналтын сонсгол гэдэг бол аливаа асуудал шийдэгдээд яваад үр дагавар нь гараад хэр биелсэн бэ гэдэг дээр үндэслэж сонсгол уул нь явагдах ёстой. Тэгэхээр зарцуулалт нь 0.8% зарцуулалтын дээр бид нэр сонсгол хийхээр яг үнэ хэлэхэд буцаад нэг сонсголынхаа агуулгыг зөв ашиглаж гинүү гэдэг дээр л би ер нь эргэлзээд байгаа юм л та. Гэхдээ олон нийтийг мэдхэрхээр хангах гэдэг өөрөө зөв өө. Ямар ч цаг хугацаанд татвар төлөгчдийн мөнгө эсвэл татвар төлөгчдийн өмч орж байгаа тохиолдолд захиран зарцуулалтыг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь бол бид бүхнийхэн үүрэг юм аа. За бас сая нэг асуудлыг мухарлах хэрэгтэй байна. Хардаа тэр сая нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их 80 гээд. Гэтэл нийслэл болохоор тэр алдагдал бишээ гээд. За энэ бол хоёлоо зөв шүү. Сангийн яам 2.4 их 80 гэдэг яг өнөөдрийн байгаа бодлогын хүрээнд санжаад байгаа та энийг сонсож байгаа. Би яг энэ танаас өөрөөс ч асуув. Нягтлан бодох бүртгэлийн хүрээнд бол 2.4 их 80 алдагдал гэж бичих нь зөв байгаад байдаг. Гэхдээ нийслэлээс 2.4-ийн 900 тэрбум нь дансанд орлогоос нэмэлтээр одоо нэгсэндөө зарцуулж амжаагүй төрийн санд байгаа бэлэн мөнгө нөхгүй. 1.5 их 80 нь болохоор босгоод зарцуулж амжаагүй бондын үлдэгдэл واخгүй юу. Тэгэхээр нэгсэндээ баг кэшээр шахуу байгаа он дамжуулаад цаашаага бүртгэгдсэн 2.4 их 80 төгрөг. Тэгэхээр нийслэл бол энийг 2.4 их 80 алдагдал биш гэж хэлэх эрхтэй واخгүй юу. Яг гэвэл эн чинь нийслэл чинь аж ахуйн байгууллага шүү дээ. Монгол улсын инфляц fiscal policy буюу төсөв санхүүгийн бодлогоор харах үүрэггүй. Нийслэлийнхаа дансын хүрээнд л эднэр харах нь эднэрийн үүргэнд зөв байхгүй юу. Тэгэхээр энэ ер нь явж буцаад бидний санхүүгийн бодлого, санхүү мөнгөний бодлого буцаад иймэрхүү нэгсэндээ илүү орлого гараад тэрийг дараа жилдээ шилжүүлэн тооцохыг яаж сангийн яамны хувьд макро эдийн засгийн төсвийн мөнгөний бодлогын хувьд бүртгэх вэ, хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ бид нэгсэндээ урд өмнө тохиолдоогүй жишээл энэ дээр бид хоёр талд болчиход байна л та. Тэгэхээр энэ дээр хуулийн шаардлагатай өөрчлөлт орох ёстой байна уу те? Энд бүртгэл цаашдаа зөв явах ёстой. За эндээс бол харагдлаа. Гэхдээ шууд 2.4 их 80-ийн алдагдал гэдэг ингээд шууд ойлгочиж бас болохгүй зүйл юм аа. Энийг сангийн яам маш тодорхой хариулж өгөх хэрэгтэй. За мөн одоо түрүүн сайн зураг гишүүнч ирсэн л та. Иргэдийн төлөөлөгчдийн урдлын нөгөө төлөөлөгчд рүүгээ бас хит их дайрсан юм явлаа. Яг өнөөдөр бидний энэ өнөөдөр ярилцж байгаа энэ хяналтын чиг үүрэг бол уул нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр байхгүй. Яг адилхан улсын хурлын гишүүд шиг Улаанбаатар хотоос сонгуулиар Улаанбаатаруудын иргэдээс мандат авч гарсан гишүүд байхгүй. Тэгэхээр нийслэлийн төсвийн хяналтын механизм иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хамгийн түрүүнд явах хэрэгтэй. Ер нь улсын хурал руу орж ирэхээс өмнө. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд гэдэг бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэдээс мандат авч гарсан сонголт шүү. Тэгэхээр тэр иргэдийн сонголтыг бид нэр хүндэтгэлтэй хандах ёстой. 24 оны сонгуулиар, орон нутгийн сонгуулиар Монгол Ардын намын одоо Нямбатар даргын ахалсан баг үнэмлэхүй ялсан энэ бол ард түмний сонголт байсан юм аа. Ард түмний сонголтоор захиран зарцуулах эрхэн ч гэсэн очдог. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд төлөөлөгчд нь өөрсдөө нийслэлийнхаа ажил руу орох уугүй юу гэдэг энэ хуулийн цорхоо байна. Энэ хуулийн цорхоог засах үүрэг нь бол улсын хурал дээр байгаа. Улсын хурлын гишүүд дээр бид нар дээр байна гэсэн үг. Тэгэхээр сайн зураг гишүүнч түрүүн ярьжсэн. Тэгэхээр энийг бид нар засаад явах хэрэгтэй. Тэр 2.4 их 80-ийн алдагдал гэдэг бас л хууль эрхцэн хүрээнд эсвэл fiscal policy буюу санхүү мөнгөний бодлогын хувьд бид нар энийгээ цаашаа засаад явах ёстой. Нийслэл бонд гаргадаг боломж бол энэ бол хамгийн хөгжлийн хувьд хамгийн зөв болох юм байсан шүү дээ. Энийг бас сая буруу гэж ярьчих шиг боллоо. Үгүй шүү.
нийслэл бонд гаргаад том асуудлуудаа шийдээд явах нь зөв ёсны юм аа. За тэгэхээр би одоо шинжээчдийн дүгнэлтээс бас нэлээд дүгнэлт хийнэ. За 24-өөс 25 оны бараа үйлчилгээний бусад зардлын хувьд за нэгсэндээ 100% зардлын 16.3% буюу 76 тэрбумыг нийслэл дүүргийн өмчит аж ахуй нэгжээр дамжуулж хийжээ. Үлдсэн 89.7% нь хувийн хвшлэр хийсэн байна гэсэн үг. За энэ дээр зарцуулсан гэдэг энэ ингээд шинжээчийн дүнэлт хэвччихлээ л дээ. Энэ нэг удаагийн 24-өөс 25 оны зарцуулалтаар дүгнэж болохгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд орон нутгийн өмчит аж ахуй нэгж хэдэн хувийг зарцуулж явж байгаад 16.3% дээр очсон юм. Энэ нь 50% байжгаад буурсаар яваад 16.3% дээр очсон гэвэл энэ дүгнэлт юм аа. Эсвэл 3% байжгаад 16.3% дээр очсон гэвэл энэ дүгнэлт юм аа. Тэгэхээр иймэрхүү дүгнэлт хариуцлагатай хийх ёстой шүү. Яагаад гэвэл бид нар 8 тэрбум долларын зарцуулалт ярьж байгаа шүү дээ. Маш хариуцлагатай том 1.5 сая иргэний амьдралд нөлөөлөх зүйл ирж байгаа. За дараагийн нэг зүйл. За хөрөнгө оруулалтын нийт зардал улсын төсвийнхөө 53% дээр байна. Энэ бол яг үнэ хэлэхэд улсын төсөв одоо 2 удаа батлсан улсын хурлал дээр бол эн чинь атаархмар зүйл явж шүү дээ. Улсын төсөв дээр хөрөнгө оруулалтын зардал нь нийт төсвийнхөө 15% хүрдэггүй байхгүй. 10%-тэй дөнгөн данган 10-аас 10 орчим хувийг бид нэр шинэ хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа. Бусд нь бүгдээрээ урсгал зардал. Хөрөнгө оруулалт хийж чаддгүй. Тэгсэн чинь нийслэл дээр 2022 оноос хойш нийт төсвийн 40-оос 57% нь хөрөнгө оруулалт руу орсон байна. За энийг бол би хувьдаа атаархмар дүгнэлт гэж харж байна. Нийслэл дээр л хөрөнгө оруулалт явж байгаа юм байна шүү дээ. Нийслэл дээр л бүтээн байгуулалт явж байгаа юм байна гэдэг дүгнэлт эндээс харагдаж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эндээс энэ статистикээс ямар дүгнэлт хийгдэж болох уу гэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэл дээр урд өмнө нь битгийхэл улсын төсөв дээр яригдж байгаа үг том хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулалтууд явж байгаа юм байна гэж харагдаж байна. За яг алдаа оноо байлгүй яг. Алдаа оноог бид нар нээлттэй ярилцаад улам сайжруулад цаашаа явах ёстой. Яг тэгэхээр энэний ард дахиад 1.5 сая иргэний хүлээлт бас байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг бас ашиглаад энэ нийслэлийн бас залуучууд хандаад нэг зүйл бас хэлчихье гэж бодож байна. Ажиллаж байгаа. Өнөөдөр яг та нар ингээд нэг тийм шүүгдэж байгаа юм шиг хитрхи бас улс төржсэн өнгө ас харагдаад байна. Гэхдээ нийслэлийн 35 жилийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг манлайлаад явж байгаа залуучууд л байна шүү дээ. Хуулийн засаг асуудлуудад оруулаад ирэх хэрэгтэй. Яаж цаашаа бид нар илүү ил тод сайжруулад захиран зарцуулалтуудыг нээлттэй улам сайжруулж болох уу? Гэхдээ энэ сонсголоор бас битгий нуруугаа ахуулаарай заа юм. Яг гэх юм бол энэ төслүүд цаашаа явах ёстой. Төслүүдийг явуул гэж ард түмэн биднэрт улсын хурал дээр ч гэсэн нийслэл дээр ч гэсэн ард түмэн биднэрт мандат өгсөн байхгүй юу? Тэгэхээр нээлттэй хилцээд энэ асуудлуудаа цаашаа шийдэд явах нь зөв ёсны хэрэг юм аа. За тэгэхээр эхлээд хариултаа авъя. Надад дахиад 7 минут үлдсэн. За тэгэхээр сангийн яамны санжаад орж байгаа. Та тэр асуудлуудыг яг одоо өнөөдөр мухарлаад. Тэгэхгүй бол хоёр талдаа хоёулаа нэг буруу ч юм шиг, хоёулаа зөв ч юм шиг яриад байна те. За тэгчээд бас нийслэлээс тэр төслүүдийн талаар нэмэлт хариулт аваад тэгээд нэмж тодруулъя. За сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр Монгол улсын үндсэн хуулиар үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь залтаар бол төрийн санхүү зээл албан дотор мөнгөний бодлого улсын эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх бодлогыг бол улсын хурал бол баталж мөрдүүлэхээр бол ийм үндсэн хуулийн эрхтэй байдаг. За нөгөө талдаа бол бас мөн үндсэн хуулиар бол орон нутгийн засаг захиргаа буюу иргэдийн төлөөлөгчдийн хурал бол 59 дугаар зүйлийн 59-ийн 2 дахь залтаар бол 2 дахь хэсгээр бол хуулиар тогтоосон хязгаарын өрөөнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх татварын хувь хэмжээг бас тогтоох юм эрхтэй байгаад байдаг. За төсвийн тухай хууль дээр бол 57-2 дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр орон нутгийн төсвийг бол алдагдaltaгүй баталж хэрэгжүүлнэ гэсэн ийм залцтай. 57-гийн 3 дээр нь бол өмнөх оны үлдэгдлийг бол төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэсэн ийм зүйлтэй байгаад байдаг. За нийслэл бол одоо яг энэ хуулиудын хүрээнд болон тооцооллын өрөөнд бол
2.4 их найдын бол алдагдaltaй байгаа. За нэгдүгээрт бол бондын алдагдал байгаа. Гадаад бонд гаргацсан. За энэ бонд маань бол өөрөө бол орлого биш. Энэ бол үр төлбөр. Эргээд буцаага төлөх учраас бид нар энийг орлого дээр бүртгэдэггүй. Энэ бол олон улсын яг энэ бүртгэлийн ангиллаараа бол үр төлбөр болж байгаа. За нөгөө нэг зүйл нь 4-5-аас дурдсан өмнөх оны үлдэгдлийг ярьж байна. 2025 онд орсон орлогоор нөгөө талдаа зарлага 2026-нд санхүүжүүлэгч байгаа бол энэ бол бас алдагдал. Яг тэгэхээр 25 онд нэгэнт орлого бүртгэсэн зүйлийг бид нар 26-нд дахиж орлого гэж бүртгэж болохгүй. Нэг орлогыг 2 удаа бүртгэж болохгүй. Тэгэхээр энэ бол бас өөрөө бол бас алдагдал байгаа да. За зүүнчлэн бол энэ жил бол дахиж нэмж бол бас 200 тэрбум төгрөгийн бол бонд гаргахаар бол дотоод бонд гаргахаар бол шийдвэрлсэн байгаа. За ингээд нийлэхээр 2.4 их найдын бол алдагдaltaй байгаа да. Гэхдээ гишүүнээ хэлж байгаа санал дээр бол би бас энэ дээр бол анализ хийж үзэж байгаа. За өмнө нь бол энэ хууль бол аль хуулийн заалт нь бол төсвийн хууль анх батлагдтал байсан. Нэгдүгээрт алдагдaltaгүй батал нь нөгөө талд бол өмнөх оны үлдэгдлээр бол алдагдлаа нэмж болно гэдэг нь бол хуулийн дээр угаасаа байсан. За энэ хууль маань бол хэрэгжээд явахдаа бол за өнөөдрийнх шиг ийм асуудал бол яагаад үүсгэж байгаагүй гэхээр нэгдүгээрт нийслэлийн асуудал бол логик шиг ийм том байгаагүй. Одоо хүлээгдэж байгаа шийдлээ хүлээгдсэн энэ том асуудлууд байж байгаа. Энэ асуудлууд нь бол ийм том байгаагүй. Нөгөө талдаа бол орлогын бол боломжтой болсон нийслэл. За 2022 онд бол нийслэлд бол одоо бид бол орон нутгийн аж ахуйн нэгжийн 40%-ийг бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотны 40%-ийг бол нэмж олгодог болсон. Энэ өөрөө бодлого нь бол нийслэлдэх бизнесээ нэгдүгээр дэмжих, хоёрдугаарт бол нийслэлийн асуудлыг шийдэх ёстой гэдэг ийм агуулгаар бол орчихсон. Тэгэхээр энэ дүн маань бол өөрөө томроод байгаа учраас бидэнд өнөөдөр бол асуудал болсон. За энэ дээр бол хууль эрх зүйн хувьд бол бид бол тодорхой шийдлийг бол оруулж ирэх шаардлагатай байна. За үүнтэй холбоотойгоор 2025 оны төсвийн тодорхойлолтын хамт бол бид энэ алдагдaltaгүй батална гэдэг дээр бол төсвийн хүрээний мэдээлэлд нийцүүлж алдагдaltaгүй батална гэдэг ийм зүйл залт оруулж ирсэн. Төсвийн хүрээний мэдээлэл маань бол их хурал дээр бол үндсэн хуулиар олгосон эрхийнхэн дагуу төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж гаргаж байгаа. Төрийн нийт гарах зардал энэ шүү. Нөгөө талдаа мөнгөний бодлогын хүрээнд бол гарах нийт зээл маань бол энэ шүү гэдгийг зааж өгч инфляцаа онолж чиглэж байгаа. Энэ хүрээнд нийлүүлж одоо удирдах шүү гэдэг ийм зүйл болчиход байгаа. За нөгөө талаас харахаар бол мэдээж хэрэг нийслэлийн үндсэн хуулиараа болон бусад хуулиараа нийслэлийн дансанд байгаа орлогын мөнгийг хуулиар бид нар татна гэж заагаагүй бол хүчээр бид нар татаж болохгүй энэ мөнгийг. Тэгэхээр энэ мөнгө нь байгаа тохиолдолд нийслэл өөрөө бас одоо тэр шийдлээ хүлээж байгаа асуудлуудаа шийдээд явах шаардлагатай болдог. За энэгээр бол ингээд алдагдал бий болчиход байгаа гэсэн. Тэр товчхондоо бол хуулийн ингээд хоёр хуулийн зөрчилтэй залт бол байгаа. За энэ асуудлыг бол энэ намар төсвийн тодтол мөн эх жилийн төсвийн төслийг өргөн барихтаа бол бид бол шийдлээ. Сангийн яамны хувьд за төсвийн санхүүгийн бодлогыг бол одоо боловсруулж их хуралд өргөн мэдүүлж одоо шийдвэрлэх үүрэг үлдээсэн байгууллагын хувьд бол оруулж ирнэ гэсэн ийм одоо тооцоололтой ажиллаж байна. Тэгэхээр энэ сангийн яамны саяны хариулт дээр нэмээд ярихад одоо энэ за нийт дүн нь бол их юм тийм ээ 16 мега төсөл 28 их 80 төгрөг. Гэхдээ яг үүсдэл гарсан нь бол бага байна гэж. За баг гаргана гэж бол төлөвлөдөг шүү дээ бид нар. Хийн гэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ санхүүжилтийн ингээ харахаар 26 онд 6 их 80, 29 онд 8 их 80 гарч ээж энэ төслүүд цаг хугацаанд ингээд эрчимтэй явахаар байжээ гэж. Энэ 28 их 80-ийн 53% нь одоо зээл. Тэгэхээр энэний эргэн төлөлт 10 төсвийн ачаалал дээр хэрхэн ачаалал үүсэх нь төслийн бичиг баримтанд дундаас бол олоогүй. Яг тэр тооцоог гэж бол шинжээч нар дүгнсэн. Энэ эргэн төлөлт Монгол улсын төсөвд ямар хэмжээний ачаалал үүсэх вэ? Монгол улсын гадаад дүр ер нь хэд байгаа вэ? Тэгэхээр энэ 10 нийслэлийн төслүүдийн 53% гэдэг чинь бол 15.5 их 80 төгрөг болж байна л да. 15.5 их 80 төгрөгийн үр зээл нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ харьцуулаад харахад ямар хэмжээ вэ? Яаж гадаад зээлийн эргэн төлөлтөн дээр төсөв дээр дарамт учруулахар хэмжээ юу үгүй юу гэдэг талаар сангийн яамнаас мэдээлэл өгөөч. Нийслэлээс бол үнд цаас бол
Засгийн газрын 2024 оны 201, 264, за дээрэс нь болохоор 17 265 гэсэн эдгээр тогтворлуудаар бол 3 төрлийн бонд бол гаргасан байгаа. За энэ жил бол бас нэмээд 1 төрлийг гаргасан. За үүнээс болвол яг гадаад зээлтэй холбоотой хэсэг нь болох юм бол селебрит төвтэй холбоотой хэсэг байгаа. За бус нь бол дотоод одоо бондууд байгаа. За сэлбийн үед бол засгийн газрын шууд баталгаатай. За бусад хэсгүүдээр бол засгийн газраас бол тогтоол гарсан. Бусдаар бол нийслэл өөрөө баталгаагаа гаргаж байгаа ийм байдалтай байгаа. За ер нь бол 2026 оны хүлээгж байгаа гүйцэтгэлээр бол орлого үрийн харьцаа нь бол нийслэлийн хувьд бол 54.4% байхаар хүлээгж байгаа гүйцэтгэлээр байгаа. За энэ нь бол улсын хурлаар баталсан засгийн газрын өрөө удирдлага 2026-аас 28 оны стратегийн баримт бичгийн 70%-аас бага байна гэдэг дээр бол нийцж байгаа гэж бол бид нар нийт өрийн хувьд бол харж байгаа. Гэхдээ нөгөө талдаа энэ дээр бол өрөө удирдлагын стратеги дээр бол нийт орлогын төдөө бас хэтэрхгүй гэдгийг заасан боловч богино хугацаанд ямар санхүүгийн дарамт учрах вэ гэдэг дээр бол бас дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь бол сэлбэдэд төвд одоо төшөглсөн орон сууцчлалтын төсөл бол 275 жилийн хугацаатай 775% хүүтэй гарсан байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол бас рефинансийн асуудал бол яригдах болов уу гэж бодож байна. Яг л тэр шууд нэгд оролт 500 сая долларыг бол шууд эргүүлээд төлөх бол боломж бол хараахан гарах боломжгүй болов уу гэсэн тийм байдалтай бол харагдаж байна. За засгийн газрын нийт төр бол 2026 оны 1-р улирлын байдлаар бол 35.8 их найд төгрөг байгаа. За энэ дотоодын нийт бүтээгдэхүүний бол 37.5%-тай тэнцээ байгаа. Тэр засгийн газрын хувьд бол 37.5, нийслэлээр бол 54.4%-тай тэнцэхээр бол ийм үрийн хэмжээтэй байна. За нийслэлийн энэ гадаад бонд бол засгийн газрын нийт үрийн хэмжээний бол 4%-ийг эзэлж байгаа. Тийм.